бол бомтон. Би мөнгө олсон болохоос хайраа олоогүй. Гэхдээ надад хайр хэрэггүй л дээ. Би өөрөө өөртөө хайртай. Бомтон аппликейшнда хайртай. Чиний нулимсыг хайр арчих уу эсвэл мөнгө арчих уу? Мэдээж мөнгө. Чи яаж аваад байгаа юм бэ? Чи намайг гоё аав гэсэн мэт. Холоос ингээд бүтэн бие ороод аммаар шүү дээ. Би ингэж хэвтээ яагаад байгаа юм бэ? За болоо энэ хувцас солио. Тэхөө хувцас болохгүй юм байна. Хүний энийг төрүүлдэ шүү дээ. Сайн байцгаана уу? Ихэнх хүмүүс намайг яаж бомтон болсон бэ гэж асуудаг. Энэ асуултын хариултыг би хэн нэгэнд зөвлөгөө өгөх маягаар хүргэе гэж бодож байна. Би бомтон болохын тулд маш их зүйлийг тулсан. Давчхантай бол ийм л зүйл болсон юм. Надад мөнгөгүй үе зөндөө байсан. Гэхдээ мөнгөтэй анаа болж амьдралаа өөрчлөх мөрөөдлөө хизээж орхиогүй. Мөнгө олохын тулд гутлынхаа улыг эргэтэл явж олон янзын бизнесийн санаач бодож олсон. Зөв ажиллаач олж чадахгүй мөнгө мөрөөдөл хоёр маа надаас улмал зугатаад байлаа. Аргаа бараад хурдан хугацаанд баяжих бүхэл арга туршиж үзсэн. Өдөр шөнөгүй судалгаа хийж, coin, крипто, онлайн зах зээлийг хүртэл судалж үзлээ. За, лайв маань түрүү 10 үзчихсэн ч 7 болцсон байхад. За, 5 бүсгүйн маань байж байгаарэ. За, юу яа? Одоо энэ лайв маань нэг үзчихэж тийм комент хэсэгт дугаараа үлдээгэл тэ. Би мөнгөтэй болох гэж үгээ хэлж үсээ зулгаасаа. Гэхдээ нэг л өдөр мөнгө над дээр ирсэн юм. Газар шагааж яваад гинт дээшээ харсан тэр өдөр амьдралын минь хамгийн азтай өдөр байсан юм. Азаа бол хүндээ амархан байлаа. Аппликейшн татвал болох байж амьдралыг нь өөрчлөх азийн суглаа намайг хүлээж өгсөн. Ингэж би бомтон анаа болсон. Аз минь намайг кэшнэ тодхийг л хүлээж байсан юм байна лээ. Ингэж л миний хахаж цадсан бомтон амьдрал маань эхэлсэн. Дахиад татаад өөрсдөө учрыг ойлгохгүй юу? Бомтон хонжирт цуглаа нь Монгол Улсын зөвшөөрлийн тухай хуульд заасан эд мөнгөний хонжирт цуглаа гаргах тусгай зөвшөөрөлтэй хөндлөнгийн хяналт шалгалтаар баталгаажсан суглаа юм. Та аливаа цахим заллан лувраас сэргийлж албан ёсны эрх бүхий аппликейшнаар суглаанд оролцсон уу?